Өнөөдөр бид сүүлийн үеийн мэдээлэл тулгуурлан дэлхийн хамгийн баян 10 хүний тухай танилцуулах болно. Гэхдээ энэхүү жагсаалт нь хувьцааны ханш, хандив зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч үргэлж өөрчлөгдөж байдаг гэдгийг санах хэрэгтэй. 10 дугаар байр Larry Page. Хөрөнгийн үнэлгээ $155 тэрбум. Google-ийг үүсгэн байгуулагчийн хувьд Larry Page дэлхийн ертөнцийн мэдээлэлд хандах аргыг үндсээр нь өөрчилсөн. Их сургуулийн судалгааны төслөөс хийсэн зүйл нь манай гаригийн давмгаалагч хайлтын систем болон хөгжсөн. Хэдийгээр Page одоо Google-ийн толгой компани болох Alphabet-ийн гүйцэтгэх захирал биш ч түүний асар их хөрөнгө нь компани амжилттай шууд холбоотой хэвээр байна. 9-р байр Mukesh Ambani. Хөрөнгийн үнэлгээ $160 тэрбум. Reliance Industries-ийн ерөнхийлөгч Mukesh Ambani бол Аз ТВ-ийн хамгийн баян хүн юм. Түүний конгломерат нь улс орныг тэтгдэг газрын тосноос эхлээд сая хүний худалдан авалт хийдэг жижиглэн худалдааны дэлгүүрүүд хүртэлх бүх зүйлд хүрч ажилладаг. Түүний хамгийн хувьсгалт нүүдэл нь Geo Mobile сүлжээг эхлүүлсэн явдал байв. 8 дугаар байр Steve Ballmer. Хөрөнгийн үнэлгээ $165 тэрбум. Microsoft-ийн гүйцэтгэх захирал асан Steve Ballmer ихт хүчтэй, сэтгэл хөдлөл ихтэй удирдлагын хэв маягаараа алдартай. Түүний баялаг технологийн авраг компанид асар том хувьцаанаас нь үүдэлтэй. Гэвч түүний орчин үеийн алдар нэр нь Microsoft-оос хойших амьдралтай нь холбоотой. Тэрээр одоо NBA-ийн Los Angeles Clippers багийн эзэн бөгөөд талбай хажууд гаргадаг урам зоригоороо алдартай. 7 дугаар байр Bill Gates. Хөрөнгийн үнэлгээ $170 тэрбум. Microsoft-ыг үүсгэн байгуулагч Bill Gates персонал компьютерийн хувьсгалын нүүр царай байсаар ирсэн. Хэдэн 10 жилийн турш тэрээр дэлхийн хамгийн баян үнийн жагсаалтыг тасралтгүй тэргүүлж байв. Хэдийгээр түүний Microsoft-ийн хувьцаанд баялагийнх нь гол цөмийг бүрдүүлдэгч түүний гол анхаарал эрс өөрчлөгдөд байгаа. Одоо тэрээр Bill ба Melinda Gates-ийн сангаараа дамжуулан полиомиелит, хумхаа зэрэг өвчнөд тэмцэх дэлхийн эрүүл мэнд, хөдөө аж ахуйг сайжруулахад олон тэрбумаар хөрөнгө оруулж байна. 6 дугаар байр Warren Buffett. Хөрөнгийн үнэлгээ ойролцоогоор $180 тэрбум. Хомоохагийн зөнж гэгддэг Warren Buffett бол түүхэнд их хамгийн амжилттай хөрөнгө оруулагч юм. Тэрээр шинэ технологи бүтээгээгүй, харин үнэ цэний хөрөнгө оруулалтын философиг төгс эзэмшсэн. Түүний Berkshire Hathaway компани нь Geico даатгал, Duracell зай, Dairy Queen зэрэг олон 10 танил компаниудыг бүхэлд нь эзэмшдэг бөгөөд Apple, Coca-Cola зэрэг аваргуудад томоохон хувь эзэмшдэг. 5 дугаар байр Larry Ellison. Хөрөнгийн үнэлгээ $190 тэрбум. Larry Ellison бол анхны програм хангамжийн титан юм. Тэрээр 1977 онд Oracle-ыг үүсгэн байгуулж, дэлхийд даяар бизнесүүдийн чухал тулгуур хэвээр байгаа корпорацийн мэдээллийн баазын аврах том компани болгосон. Тэрээр мөн Хавайийн Lanai арлын 98%-ийг эзэмшдэг бөгөөд Tesla-д эртнээс томоохон хөрөнгө оруулалт хийсэн нэгэн. 4-р байр Mark Zuckerberg. Хөрөнгийн үнэлгээ $225 тэрбум. Harvard-ийн дотор байрны өрөөнөөс дэлхийн бөмбөрцгийн бараг ихэнх хувийг холбож буй олон нийтийн сүлжээний платформыг бий болгосон. Mark Zuckerberg-ийн төв үнэхээр гайхалтай. Түүний Meta компани нь дэлхийн хамгийн том тооцогдох Facebook, Instagram, WhatsApp, Threads-ийг эзэмшдэг. Түүний асар их баялаг, нөлөө нь тэр бомоор тоологдох хүмүүс амьдралаа хуваалцдаг дижитал талбарыг хянаж байдгаас нь үүдэлтэй. 3 дугаар байр Jeff Bezos. Хөрөнгийн үнэлгээ $245 тэрбум. Jeff Bezos 1994 он Grashта ном онлайнаар худалдаалж Amazon-ыг эхлүүлсэн. Өнөөдөр энэ нь бүх зүйлийн дэлгүүр буюу дэлхийн захим худалдаа, логистикийн авраг компани болжээ. Гэвч түүний хөрөнгийн ихэнх нь Netflix-ээс NASA хүртэлх интернетийн асар том хэсгийг тэтгдэг үүлэн тооцооллын платформ болох Amazon Web Services-ээс үүдэлтэй. 2 дугаар байр Elon Musk. Хөрөнгийн үнэлгээ $260 тэрбум. Хамгийн алдартай бөгөөд маргаантай тэрбумтан гэгддэг Elon Musk-ийн баялаг нь хэд хэдэн хувьцаат компаниудад хуваагддаг. Тэрээр Tesla-гаар автомашины салбарыг өөрчилж, SpaceX-ээр сансрын уралдааныг дахин эхлүүлж, X буюу хуучнаар Twitter-ээр дижитал харилцаа холбоог шинжилгээг оролдож байна. 1-р байр Bernard Arnault ба түүний гэр бүл. Хөрөнгийн үнэлгээ ойролцоогоор $275 тэрбум. Жигсаалтын хамгийн тэргүүнд тансаг хэрэглээний эзэн хаан Bernard Arnault бичигдэж байна. Түүний Францын конгломерат LVMH нь дэлхийн хамгийн алдартай 75 гаруй тансаг брэндүүдийг хяндаг. Үүнд Louis Vuitton, Christian Dior, Tiffany & Company, Fendi, Sephora болон бусад олон брэнд багтдаг. Түүнийх энэ жагсаалтад багтсан бусад хүмүүсээс ялгаатай нь гэр бүлийн Dynasty бөгөөд түүний 5 хүүхэд бүгд
LVMH-ийн эзэнт гүрэнд гол албан тушаалуудыг хашдаг. Дүгнээд үзвэл эдгээр 10 хүн ба тэдний гэр бүл зүгээр нэг баян хүмүүс биш. Тэд бол бидний орчин үеийн ертөнцийг бүтээгчид юм. Тэд бидний халаасан дэх технологи, худалдан авалт хийх арга, хэрэгэлдэг мэдээлэл, тэрч байтугай өмсөхийг хүсдэг хувцанд хүртэл нөлөөсөөр байна. Та юу гэж бодож байна вэ? Цаашид эдгээр эрхмүүд дотроос хэн нь энэ жагсаалтыг олон жил тэргүүлэх боломжтой вэ? Мөн хэн нь хамгийн түрүүнд их $80 хүрэх бол? Сэтгэл хэсэгт бодлоо хуваалцаарай.